Тулгуур төрийн 2233 жил, их Монгол улсын 818 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн манд улсны 113 жил, ардын ёсголын 103 жилийн ой үндэсний их баяр наадмыг тохиолдуулаад Монгол улсын ерөнхийлөгч зарлаг гаргаж энэ өдрүүдэд нэр бүхий эрхмүүдүүд төрийн дээд цол одон медаль хүртээсэн юм а. Үүний нэг нь ургамал газар тариалангийн шинжилгээ ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд профессоруудын туйрвсан шилдэг бүтээлд төрийн шагнал хүртээсэн юм а. Монгол орны байгаль экологи мөн цагуурын онцлогтод дасан зохицсон буудаан селекцийн ажлыг хөгжүүлээд хүнсний хангамж болоод мөн аюулгүй байдлыг сайжруулахад бодиттой хувь нэмэр оруулж байгаа. Буудаан ганц тэсвэртэй дархан 144 сорт сэдвтэй бүтээлд Монгол улсын ерөнхийлөгч төрийн шагнал хүртээлээ. Монгол орны эрсдээс уур амьсгал дасан зохицсон ганд тэсвэртэй ариун ургацтай шинэ сортын буудаа гаргаа авч хөдөө аж ахуй болон газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд буудаан дархан 144 сорт чухал үр гүйцэтгэсэн. Тодорхойлбол энэ сортын дунд орон болцтой төдийгүй тариалангийн төв болон тал хэрийн бүсэд тариалахад тохиромжтой. Ургацын өндөр чадвартай зэрэгцээ, услгаагүй нөхцөлд 45 центнер га хүртэл ургац өгдөг зэрэг эрдэмтдийн гаргаж авсан шилдэг бүтээл юм а. Төрийн шагналыг хөдөө аж ахуй их сургуулийн Дархуул аймаг дахь ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Гавьяат агрономч доктор профессор Ядам сүрэнгийн мигмар сүрэн багийн гишүүдэд төлөөлж гарт авсан. Төрийн сойрхол хүртэж байгаа маань шинжлэх ухааныг тэр дундаа газар тариалангийн шинжлэх ухааныг за мөн газар тариалангийн салбарыг дэмжиж байгаа урамшуулж байгаа өшөө их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа ийм шагнал болсон гэд ингээд бодож байна. Анхны багш мөн энэ сорт гарах ухаанд намайг сургасан Агван дондмын хүчит гэдэг багшийг би дурдмаар байна. За мөн актемч Алтан сүх даргыг бас дурдмаар байна. Энэ хүмүүст бид бол хүндэтгэлтэй баяртай байдаг. 10 гаруй доктор шавнартай болсон байна. Тэгэхээр энэ ажил маань цаашаа ч гэсэн үргэлжлээд үр дүнтэй явна гэж бодож байгаа. Ургамал газар тариалан эрдэмтэн 40 жил ажиллаж хүнсний гол бүтээгдэхүүн Монголын газар тариалангийн 60-70% нь таригдж байгаа ийм сайхан сортыг гаргаж өнөөдөр ерөнхийлөгчөөс ийм төрлийн хүндтэй шагнал авч байгаадаа үнэхээр баярлж байна. Гантаа жилүүдэд дархан 144 шиг ариун ургацтай тийм шин сайхан сорт одоохондоо гараагүй байгаа. Тэр бүгдийг бүтээлж гаргасандаа би үнэхээр баяртай байна. Буудаан дархан 144 сортод хүртээсэн төрийн шагналын судалгааны багийн гишүүнд хөдөө аж ахуй их сургуулийн Дархуул аймаг дахь ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор Ганбаатар, доктор Цэрэн Долгор, Ахмад ажилтан Нямд орж болон эрдэм чимэг нар хүртсэн. Монгол орны байгаль экологи цагуурын онцлог тасан зохицсон хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулахад бодиттой хувь нэмэр оруулж байгаа шилдэг бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн эрхмүүдэд Монгол улсын ерөнхийлөгч баяр хүргэж талархал илэрхийлсэн. Энэ мэт эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах шинжлэх ухаанч эрдэмтдийн үйл сэрэг өрнөн байх ерөөлийг дэвшүүллээ.